Монгол Улсын ерөнхийлөгч Хүрэл Сүхийн санаачилсан хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд улсын их хурлаас хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталсан. Тэгвэл уг тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд байгаль орчин аялал жуулчлалын дэд сайд Төвдөнд орж болон бусад албаны дарга нар Монгол Улсын ерөнхийлөгчийн үйлдвэр үйлчилгээний бодлогын зөвлөх даваа баярыг хүлээн авч уулзлаа. Аливаа орны хүнс бол үндэсний аюулгүй байдлын хамгийн бас нэг чухал дархлаа байдаг. Энэ утгаараа бол Монгол улс бол өөрсдийнхөө хийж бүтээж чадах үндэсний үйлдвэрлэлүүдийг бол дотооддоо хийж үйлдвэрлэх үүнтэй холбоотой байгаль орчны яам дээр явагдаж байгаа бас тэрбум үндэсний хөдөлгөөнийг Монгол улсын тэргүүн маань санаачлаад бас хэрэгжүүлээд амжилттай хэрэгжүүлээд ингэ явж байгаа. Монгол Улсын ерөнхийлөгчийн үйлдвэр үйлчилгээний бодлогын зөвлөх даваа баяр төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах чиглэлд идэвхтэй хамтран ажиллана. Мөн ерөнхийлөгчийн хүнсний хувьсгал тэрбум мод хөдөлгөөнүүд зайлшгүй уялдаа холбоотой хэрэгжих ажил гэдгийг уулзалтын үеэр онцолж байлаа. Уг тогтоолыг 20 гаруй төрийн байгууллага хамтран хэрэгжүүлэхээс байгаль орчин аялал жуулчлалын яам дараах 2 чиглэлд 5 ажил арга хэмжээг хэрэгжүүлэх юм а. Үүнд хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах чиглэлд гол мөрний урсац бүрэлдэх их, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж улсын хурлд өргөн мэдүүлэх. Газар тариалангийн үйлдвэрлэлийн чиглэлд тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх бодлого үйл ажиллагааны хүрээнд аймгийн төвд 30 гектар, сумын төвд 10 гектар агро ойн аж ахуйг тус байгуулах, жимс жимсгний суулгац үржүүлгийн төв, цэцэрлэгийн аж ахуйг хөгжүүлэх, тариалангийн талбайг хашаажуулж ойн зурвас байгуулах, жимс жимсгний төрөлцсөн аж ахуйг байгуулах, санхүүжилт, урамшууллын тогтолцоог бүрдүүлэх, судалгаа шинжилгээний ажлыг өргөжүүлэх, тариалах технологи боловсруулах, аймаг суманд агро ойн аж ахуйг байгуулж хүнсний хангамжийг сайжруулах, экспортыг нэмэгдүүлэхээр улсын хурлын 36 дугаар тогтоолоор баталсан байдаг.